галзуу кино сувагтан тавтай морилцгоцъя. Энэ удаад борон та нартан яг хуучны ч гэсэн те үнэхээр одоо үзэгчдээс нэлээд өндөр үнэлгээтэй байдаг галзуу киног ярьж өгөхөөр сонголоо гэж. Ямар кино гэхээр 2004 онд гарсан The Brotherhood of War. Солонгосоор болохоор одоо Тэйгүкжи гэж хэлдэг юм уу да. Харин монголоор болохоор нөгөө Зевсийг нэг дахин дүүс гэдэг л үү өгдөг л нэг тэрэн шиг л санаадах юм. Гэхдээ буруу санджиж магадгүй шүү. Тэгээ энэ галзуу киног ярьж өгөхөөр борон сонголоо. Тэгээд Wonbin Jandong-гоос өсвөлөл ингээл галгалж үжигчд тоглосон болохоор одоо энэ киног бүр илүү галзуу болгож чадсан гэж борон бодож байна. За тэгээд дайнтай холбоотой энэ кино та нарт таалагдах нь ойлгомжтой гэж. Борон тэгээд хэлдэг дээ. Одоо нулимсаа арчих салбидыг эдрээ бэлдүүл зүгээр гэж те. Тэгэхээр яг тэгвэл зүгээр шүү. Ер нь бол ойлгох магадлал нэлээд өндөр шүү гэж. За тэгээд энэ галзуу киног бүхэл бүрийн амтд жигнэмэг Маквитистэй хамтран хүргэж байна. Галзуу гоё хамттай Маквитис гэх энэ жигнэмэг биш та. Гэдсний гөрвөлзөх хөдөлгөөнийг сайжруулж хоол боловсруулах системийг дэмжих үйлчилгээтэй учраас таргалахгүй гэж байгаа. Кофе юм уу цайтай хослуулж хэрэглэхэд төгс тохирноо л гэж мэд. Манайхан тэгээд сабадраг уулса ба дардсан бол лайка дарахтал болоо явчих жоох юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлэж болох юм. За тэгээд энэ галзуу гайхалтай киноны тайлбартаа хэдүүлээ орцгоё. За хэсэг археологчид Солонгосын дайны үеийн томоохон тулаан болсон нэг талбарт малтлах хийж байгаагаар кино эхэлнэ. Тэндээс тулдаж байгаа нас барсан цэргүүдийн ар ясыг гаргаж тос бүрийнх нь гэр бүлтэй холбогдож хүндэтгэлтэйгээр оршуулж байлаа. Тэгсэн тэдний дунд байсан нэг цогцсны ДНК-г шинжилж үзтэл И Жинсог гэдэг цэргийн цогцос байсан ч хойд болон өмнөд Солонгосын амир өгцсөн цэргүүдийн жагсаалт дотор тэрнэр байсангүйд гайхаад шалгаад үзтэл И Жинсог одоо ч амьд байгаа гэсэн бүртгэл гарч ирнэ. Тиймээс тодруулахын тулд И Жинсогтой холбогдсонд үнэхээр И Жинсог гэх хөгшин утсаа авч тэр тулаанд оролцсон гэдгээ хэлдэг. Би И Жинсог байна. Наад хүн чинь И Жинтэй биш үү? Бишээ, И Жинсог гэж байна. Уучлаарай, адил нэртэй өөр хүн бололтой. Төвөг утсанд уучлаарай. Тэгсэн дуудлагыг хүлээж авсан хөгшний сэтгэл өмөрч шууд малтлах хийгдэж байгаа газар руу ач охиноороо хөргүүлэхээр болно. Хөгшин ах И Жинтэйгээ хайж олон жил болсон. Сүүлд ахыгаа хайж Хятадд байж угаад ирсэн байлаа. Тэгээд И Жинсог гой ахтайгаа авахулсан зургийг хараад хайрцагт нандинж хадгалсан нэг гутлыг гаргаж үзлээ. Дүрс солигдоход киноны үйл явдал 1950-ад оны Сөүл хот руу шилжнэ. Хотын гудамжаар хүмүүс завсар зайгүй холигцгоно. Тэдний дунд нэг залуу "Гутал тослоноо, гутал тослоно" гэж хашгираад алхаж яваа харагдана. Тэгсэн нэг хүү тэрнийг дагаад "Гутал тослоно" гэд хашгираад үйлсэнд сургуульд сурдаг дүүн өөрөөр нь тоглоод байгааг мэдэж дүүтэйгээ хөөцөлддөг. Тэгээд ах トゥ хоёр хэсэг хөөцөлдсөний эцэст Итали гутал зардаг нэг дэлгүүрийн шилэн хоргоны цаана ирээд зогслоо. Тэгээд тэнд байсан нэг Итали ботинкийг харлаа. Урлагийн бүтээл. Гэхдээ тааж бас ийм гутал хийж чадна гэдэгт би итгэлтэй байна. Ийм гутал хийж сурталч тэгээд олон жил хэрэгтэй л дээ. Таныг нэг өдөр ийм гутлын дэлгүүр нээх юм бол би танаар их бахархна. Тэгсэн сэтгэл нь хөдөлсөн ах нь дүүдээ дээрээс хойш шохороход байсан үзгийг нь авснаа хэлээд бэлгэлсэнд дүү их баярлнаа. Тэгээд ах нь дүүгээ хөдөлж яваад зайрмаг авч өглөө. Ах нь дүүдээ бүхнээ зориулдаг болох нь илэрхий. Бас өөрөө эрдэм номын замаар явж чадаагүй учраас дүүгээ номын хүн болоосаа гэж хүсдэг нь тодорхой байлаа. Тэгээд тэд автобусанд суугаад ээжийнхээ ажилуулдаг жижигхэн цайны газарт ирцгэнэ. Тэнд Жинтэйгийн сүд бүсгүй Юншин ээжтэй нь хамт гомн чандаг байжээ. Тэгсэн Юншин үндэстнийг зөвшрүүлэх холбоо гэгчэд нэрээ бүртгүүлээд хагас шуудаа 10 буудаа авсан гэдгээ бахархаж ярьлаа. Үнэгүй юм гэж байдаг юм да. Харин би үнэгүй шуудаа будааны төлөө хүн алжч мэдээ шүү. Оройн ах トゥ хоёр гэртээ ирээд аавынхаа зулны өмнө Жинсогийг шалгалтанда хамгийн дээд оног авсан гэдгийг бахархалтайгаар хэлдэг. Бас энэ намар Жинтэй найз бүсгүй Юншинтэйгээ гэрлэх гэж байгаа гэдгийг хэлнэ. Дараа нь Юншин Жинтэд хөлсөө арчжээ гэд алчуур бэлгэлсэнд Жинтэй ч нандинж хадгална.
Маргааш шинжинтэй гутал засварын цэг дээр гутал засч байтал гинт Жинсог гүүгээд ирлээ. Та сонсоогүй юу? Дан эхэлчих. Тэгсэн үүнтэй зэрэгцээ цэргийн машинууд хот дундуур хөлхөлдөж, цэргийн үрэгтнүүдийг яаралтай ирж штаб дээр бүртгүүлэхийг шаардаж эхэллээ. Ингээд ард иргэд авч явж чадах бүхнээ цуглуулад дөрвөж эхэлцгэн. Жинтэйгийн гэрийнхэн ч дааж чадах бүхнээ аваад нүүнэ. Варанд хийж болсон кимчи болоод босод эд зүйлсээ орхиж явах гэж байгаадаа Юншин харамсна. Тэгсэн холгүйхэн дэлбэрэлт болгоод тэд яаравчлах ёстой болсноо ойлгоод бушуухан хөдөлцгөн. Ах дүүсийн ээж ярьж чаддаггүй учраас ээжигээ тэр хоёр хэлмэрчилж өгдөг байлаа. Тэгээд тэд биенээсээ ерөөсөө холдож болохгүй гэж хоорондоо тохироод хөдөлцгөн. Тэгээд дөрвөгсдийн дунд явсаар 7 сард Тээгүү хотод ирлээ. Тэгсэн жирийн иргэдэд зориулсан галт тэрэг хөдлөхгүй байдаг. Энэ үеэр Жинтэй гудамжинд эмийн сан хайж явж угаад дайнд явцгаая. Эх орноо хамгаалцгаая. Коммунистуудыг устгацгаая гэсэн ураатай жагсаал болж угаатаа таарна. Тэгсэн энэ үеэр дөрвөгсдийн хуаранд машинтай цэргүүд ирж 18-аас 30 насны залуусыг урагш гарч ирэхийг шаардна. Тэгээд хүмүүсийг хэдэн он төрснийг нь бас бичиг баримтыг нь шалгаалаа. Тэгсэн Жинсог өөрийгөө 18-тай гэж хэлсэнд цагдаа нар тэрнийг аваад явна. Үүний дараахан ирсэн Жинтэй болсон явдлыг сонсоод галт тэрэгний буудлын дээр очиж дайнд явах гэж байгаа залуусын дунд орж Жинсогийг хайдаг. Тэгээд хайсаар Жинсогийг олоод тэндээс аваад гарах гэсэн ч гаргасангүй. Уралсан Жинтэй цэргийн даргаыг цохиж унгаад дүүгээ зүгтаалгах гэсэн чи Жинсог зүгтж чадалгүй хоёулаа баригдаад Жинтэй нэвширтлээ задууллаа. Ингээд тэд хоёулаа цэрэгт татагдсан бол хөрхи ээж нь бас Юншин хоёр тэднийг дуудаж хашгирсаар үлдцгэн. Авгахынд очоод байж гараа. Бид хоёр удахгүй эргээд ирнэ. Би Жинсогт санаа тавих болохоор бити санаа зовоорой. Ээж бидэнд бити санаа зовоорой. Өөрсдийгөө сайн бодож байгаарай. Заавал эргэж ирнэ шүү. Ингээд ах トゥ хоёр аргагүй нэрхэнд дайнд явлаа. Дөрс солигдоход тулааны талбар харагдана. Ширүүн тулааны дараа цэргүүд шаргацсан цэргүүдээ зөөж байна. Жинтэй Жинсог хоёр бусад шин цэргүүдийн хамт тулааны талбарт ирж байгаа нь тэр. Нүдэн дээр нь хойд солонгосын өгсөн цэргүүдийг шатааж байсанд ийм зүйл харж тасаагүй залуу цэргүүд өөрийн ирэхгүй боолжцгоно. Удалгүй цэргүүдийг анги нэгтгэл өдрөө хуваарлсанд Жинтэйч бушуухан очоод учраа хэлж гуйгаад дүүтэйгээ нэг ангид хуваарлагдаж чадлаа. Тэд Накто мөрний эргийн бэхлэлтэд ирсэн нь тэр. Хэрвээ тэд Накто мөрнийг алдвал дайснууд бусаанд тулж очих байлаа. Тиймээс тэднийг ухрах юм бол дарга нь өөрийн гараар буудна гэдгийг хэлээд тэдэнд гэрээсэлээ бичгийг туушаалаа. Ингээд тэд бусад цэргүүдтэй ярилцаж байгаад нэг айлаас хоёр хүүг цэрэгт татах ёсгүй гэдгийг олж мэдсэн ч бүх зүйл нэгэнд оройтож. Тэгээд цэргүүд тулаанд орохоор бэлдэж будаагаа идээд ойр зураг ярилцаад сууж итэл гэнт тэдний дээрээс их буу миномотны сум өндөр шиг л бууна. Гингүүсэн цэргүүд бомбогдолтод өртөж маш их хохирол амссан бол Жинсогийн мөрөнд сумны хэлтрхий зоогдож хөнгөн шархтана. Сандарсан Жинсогийг ухаангүй гүйж явтал Жинтэй амжиж ирээд шархыг нь боож өглөө. Шоконд ороод амьсгалан давхцаад бөглөрсөн байсан Жинсог ашгүй Жинтэйгийн тусламжтайгаар амьсгалж чадна. Тэгэд арайхийн ухаан орсон Жинсог шууд ахыгаа тавираад уйлна. Орон Жинтэй даргаасаа дүүн шархтсан учраас арын шугам руу эмнэлэгт хүргэж өгөхийг хүсч хариуд нь гавья байгуулж дайсны танкыг устгах амьд хэл олдолж ирэх гэх мэт юуг л бол юуг хийн гэсэнд дарга нь тэрэнд бүр хүн чарахтай хүнд өвчтэй цэргүүд олон байгааг хэлээд хаалгаасангүй. Тэднийг бүгдийг буцаачвал надад тулдаг цэрэг үлдэх үү? Чи ийм зүйлийг хариу нэхэлгүйгээр их орныхоо төлөө шууд хийж өгч байх ёстой биш үү? Гэхдээ би нэг зүйлийг санчлаа. Аав хүү хоёр нэг салаанд байлдаж байсан юм. Аав нь хүүгээ гэрлүүнд буцаахын тулд юу хийснийг мэдмээр байна уу? Ингээд даргаасаа ирсэн Жинтэй гэрээсэлээ бичиж байсан Жинсогийн гэрээсэллийг ураад хаялаа. Үхэх гэж байгаа хүн л гэрээсэлээ бичтий. Энэ бүхэн зүуд байгаасаа. Зүуднээсээ сэрээд хэвийн амьдралаар амьдрах юмсан. Маргааш үүрээр мэдээ ирж цэргүүдийг яаралтаа сэрээлээ. Учир нь тэдний жигүүрийн байрлал дайсан дэзлэгдэж тэдний хангалтын шугам бүрэн тасарсан байна. Тэд дайснуудаа бүслэгдэхэд ойрхон болсон учраас яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байлаа. Тэдэн лөө дайснууд дайрч ирэх магадлал өндөр болсон учраас бүгд нуувчаа гүнзгийрүүлж том чулуунуудыг зайлуулж эхэлцгэн. Наад чулуунууд чинь дэлбэрэлтэнд үсрээд та нарыг алан шүү. Сайн цэвэрлцгээ. Цэргүүдэж амьд үлдэх найдвар баг байгаа талаараа ярилццгаана.
Тэгсэн дарга нэрээд дайсны зам дээр тесрэх бөмбөг байрлуулах даалгаварт хэдэн цэргийг авч явах гэсэнд Баатарлаг гавья байгуулж дүүгээ буцаахыг хүссэн жинтэй сайн дураараа хамт явдаг. Тэгээд жинтэй болон хамт явсан цэргүүд бөмбөгөө суйрлуулж дөнгөж дуусаад байтал хойд Солонгосын цэргүүд дайраад ороод ирнэ. Халз буудалцаад нэмэргүй болохыг ойлгосон жинтэй дайсны хажуу руу гарч гранатаа шидэд буудаж эхэлнэ. Тэгээд халан тасарч гидсэндээ буудуулж хүн чаргацсан цэргийг үүрсээр штаб дээрээ эргэж ирнэ. Тэрнийг ирэхэд сайн дураараа аюултай даалгаварт явсанд нь Жинсаа гуурална. Тэгээд дахиж ийм зүйл хийхгүй гэж амлахыг шаардсанд жинтэйж дуртай дургүй зөвшөөрнө. За тэгээд тэд нуувчандаа нуугдаад дайсны дайралтыг хүлээцгээнэ. Тэгсэн дайснууд нь тэдэн лөө шууд дайруул их хохирол амсгай мэджсэн учраас хангамжийн шугамаа таслуулсан тэднийг өөрсдөө бууж өгөхийг нь хүлээж эхэлдэг. Удалгүй тэд хоол хүнсгүй болж эхэллээ. Дайснууд нь өдрийн цагаар тэднийг зүгээр суулгаад шүн болохоор зогсоо зайгүй их буугаар буудана. Маргааш нь цэргийн имлэг дээр шарахтаа байсан тэдний хамтрагчдын нэг сончуул гэнт галзуурч тэнд өсөн шарахтаа цэргүүдийг тэгээд дараа нь өөрийгөө буудаж амиа хорлсонд тэр явдлыг харсан цэргүүд шоконд орцголоо. Тэгээд цаашид яах талаараа маргалдана. Тэдний зарим нь үлсэж үгснээс бууж өгье гэж байсан бол зарим нь хизээж бууж өгч болохгүй гэж хоорондоо муудалцаад зодолдцгоно. Тэгсэн жинтэй дайснууд руугаа дайрахыг санал болголоо. Энэ маягаар жаахан луудах юм бол бид бусдынхаа цогцыг идэж эхэлнэ. Эсвэл ямар ч тэнхэлгүй болоод коммунистуудад буудуулна. Тэд биднийг дайрна гэж тооцоолоогүй байгаа. Бидэнд алдаад байх юм байгаа мó? Явж очиод дайсныг арчиж хайцгаая. Ингээд цэргүүд зориг орцгооч шүнийн цагаар дайрахаар шийдлээ. Тэгсэн шүнийн дайралтын гол хэсэгт Жинсогийг оруулсангүй. Ах чин чамаагийн даалгавраас үлдээхийн тулд өөрөө явж байгаа. Гэтэл чи өөрийнхөө амийг юуны төлөө эрсдэлд оруулах гэдэг юм? Чамд бас медаль хэрэгтэй юу? Зангэтэд нууцаар дайсан луу гитэж очиод харуулуудыг зөвл дуусгана. Тэгээд бүгд гранатуудаа бэлдэж дараа нь бууны жадаа бэлдээд дайсны новч руу дайрж орохдоо бас бэлдэцгээнэ. Тэгээд даргийнхаа тушаалаар зэрэг дайран орцгооно. Тулааны үеэр Жинсог нэг цэрэгтэй барьцалдаж аваад яг алах гэж байтал нөгөөх нь би дөнгөж 15-т саяхан цэрэгт ирсэн. Аха намайг хөршөөгөөч бити алаач гэж гуйхт нь өрөвдөд орхих гэтэл зөрж цохиж унгаад хоолойг нь боогод алах шахна. Жинсогч үхэхийн даваан дээр амжаад тэрнийг хутгалж чадлаа. Энэ үеэр дайсны нэг цэрэг нуувчин дэх пулеметондоо хурч зогсоо зайгүй галалсанд жинтэй тэрнийг зогсоохоор ганцаараагүй лээ. Гүйж явахдаа мөрөндөө шаргацсан ч зогсолтгүй урагшилсаар нуувчин дотроос нэг гранат болоод тойрч очоод гранатаа шидэж дайсныг устгаж чадна. Тэр штаб дотор дайсны командлагч байгааг олж мэдсэн жинтэй шууд л штаб руу дайраад орно. Ингээд үүр цайхад өмнөдийн талынхан дайснаа ялж амьд үлдсэн хойдуудыг баривчилж авна. Ахта санаан зовсон Жинсог ахыгаа хагаад явж итэл жинтэй чигүүж ирээд тэврээд авлаа. Тэгээд тэр аюултай даалгаварт дахиад яагаад явсныг нь асууна. Та медаль авах гэсэн юм уу? Эсвэл намайг нутаг буцаах гэсэн юм уу? Та өөрийг чинь сум даахгүй гэж бодож байгаа юм уу? Иргэн тойронд хүмүүс өгч явахад та галзуу юм уу? Таныг өгчих юм бол би яаж таны медалийг аваад ганцаараа буцах юм? Дараагийн удаа намайг үлдээж аюултай даалгаварт явахгүй шүү. Хоёулаа цугл байх ёстой. Амьдрсан ч үхсэн ч хамт байх ёстой. Чамайг гисэн мэд буцаах хүртэл би өгөхгүй. Би мэдээж амьд байхыг л хүсэж байна. Чамтай хамт. Тэгсэн дарга нь тэдэнд Америкийн цэргүүд Инчонд амжилттай газардсан гэдгийг хэлээд хамтдаа дайсан луу дайрах болно гэсэнд бүгд баярлан хашгирцгаана. Дараа нь дарга нь Жинтэйгийн буунд тугаа үйж өглөө. Чи эр зоргийн үлгэр дуурайллыг харуулсан учраас
Энэ тугийг хятадын хэл дээрх бигдэ ууланд хатгаарай. Би байлдагч Ижинтэй. Ингээд салааныхны тэрнийг дээш шидэж баяр хүргэцгэнэ. За тэгээд нэг л мэдхэд 9 сар болжээ. Тэдэн дээр армийн сэтгүүлчид ирээд ярилцлага авсанд Жинтэй хэлнэ. Эх орноо дайснаас хамгаалахын тулд сайн дураараа дүүтэйгээ хамт цэрэгт ирсэн. Миний гэр бүл коммунистуудын гарт зовж байгаа учраас гэр бүлээ аврахын тулд зоригтой тулалдсан. Ингээд Жинтэй дайны баатар болж алдаршин. Тэдний анги нэгтгэл давшилтад орж хойдуудад эзлэгдсэн хот тосгонуудыг нэг нэгээр нь чулуулж эхэлнэ. Бүгд Жинтэйг магтаж байсан бол Жинсог үндэнд сэтгэл дундуур байлаа. Учир нь Жинтэй офицеруудтай хойр ажиллаж Жинсогтой уулзах нь багасж. Тэрнийг дайнд хитрхи улаарад ар гэрээ мартж гин гэж Жинсог бодож байлаа. Ах нь жоохон уучлаарай. Гэхдээ зүгээрээ хэдүүлээ удахгүй гэртээ харна. Ах нь хэдхэн хоногийн дараа бигдэ уулан дээр төрийн талбайгаа хатгана. Оройн урлагийн багийнхан ирээд тоглолт хийсэнд цэргүүдч баярлан шуугилдацгаана. Харин ах トゥ хоёр сэтгэлийн үгээ ярилцаж байлаа. Би танаас нэг л зүйлийг гуй. Та тэр медалийг мартаа. Ямар ч хэрэггүй штэ. Та миний цорын ганцах. Хоёулаа амьд буцах ёстой штэ. Аавыг өөдгөлж ээжийг ярьж чадахгүй болоход би их хайсан. Харин та л надад түшиг болж байсан. Нөгөөдөр та хурмаа хийх ёстой байсан штэ. Юншин ихч та хоёр бас гэр бүлийнхэн маань бүгдээрээ хамтдаа байгаасай л гэж хүсэж байна. 1950 оны 10 сар гэхэд тэд дайралтаа үргэлжлүүлсээр. Хойд Солонгосын нийслэл Бихянан хотыг эзлэх тулааны үеэр тэд ширүүн тулаанд ордог. Энэ үеэр Жинтэй дайснуудын дээвэр дээр нь барилж байсан байшин руу ганцаараа төрүүлж орсонд Жинсогч тэсэлгүй араас нь гүгээд орно. Жинтэйч дээвэр дээр амжиж гараад тэнд байсан дайснуудыг устгаж пулемотыг нь аваад хойдын цэргүүд рүү буудаж суман дуусмагц гранатаа шийдлээ. Тэгсэн тэдний нүдэн дээр дайсны офицерууд зогтож байгааг хараад хойноос нь явах гэсэнд Жинсог таарч тэрнийг балиулах гэж оролдоно. Учир нь тэр даалгаврыг өөр салааг гүйцэтгэх ёстой байлаа. Гэсэн ч Жинтэй тоосонгүй араас нь хөөн. Энийг нь харсан салааны цэргүүд нь ч аргагүй ирэхэн дараас нь дагцгаана. Энэ үеэр өмнөдийн танкууд хотод ирж тулаан улам ширүүслээ. За ингээд нилээн тулдсны эцэст Жинтэй дайсны офицерыг барьж авсан бол тэдний салааны юмман нүдэн дээр нь цус алдаж амиа алдна. Тэгээд ширүүн тулааны эцэст өмнөдүүд Бихянан хотыг чөлөөлж чаддаг. Хотын иргэд тэднийг баяртайгаар өгтөж байсан бол Жинтэйгийн салааныхан баатарлагаар амиа алдсан юмманыг тэнд оршуулад цааш хөдөлцгөөнө. Тэдний дараагийн буюу сүүлчийн дайралт нь хятадын хэл дээрх Апрок мөрний эрэг дээрх бэхлэлт байлаа. Цааш хөдлөх үед нь Жинсог Жинтэд дахиад уурлана. Та ер нь юуны төлөө медаль авах гэж зүтгээд байгаа юм бэ? Өөрийнхөө төлөө юм биш үү? Ярилцлага өгвөл тушаал дэвшээл наргидс ингээд л магадгүй нэг өдөр батальоны командлагч болчих магадгүй. Гэтэл танаас болж Юмман ахын ганц хүү эцэггүй өсөх боллоо. Юмман ах яагаад үгснийг мэдэж гинүү? Хүний амиар олж авсан медаль ямар хэрэгтэй битгий ингэж яар. Тэд цааш явсаар дараагийн нэг тосгон дэрлээ. Гэтэл тэр тосгоны иргэдэг хойдууд бүгдийг нь хядчих. Ингээд цэргүүд тэнд байсан цогцсуудыг оршуулахаар ажиллаж байтал доор нь нуусан тесрэх бөмбөг дэлбэрч хоёр цэрэг амиа алдаж хэдэн цэрэг шархтлаа. Үүнээс болоод Жинтэйгийн салааны цэргүүд улам улаярч дайснуудаа хайр найргүй өршөөлгүйгээр устгаж улам л харгас болсоор. Харин энэ бүхэнд Жинсогийн сэтгэл өвдсөөр. За сори бажаараа бүрэн та нартай гэлснэг амттай реклам алгадаадах юм. Тэгэхээр энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар бүхэл бүрийн амтд чигнэмиг Маквитис оролцож байна. Яшиг наадах чи эдэд харгалцнаа гэж та нар бодож байна. Үгүй. Энэ бүхэл бүрийн гал зүү амттай Маквитис чигнэмиг нь байна. Гэдэсний гөрвөлзөх хөдөлгөөнийг сайжруулж, хоол боловсруулах системийг дэмжих үйлчилгээтэй учраас таргалалтанд санаа зовох хэрэггүй гэж. Гал зүйц. Тэгэхээр кофе эсвэл цайтайгаа хослуулж хэрэглэхэд хамгийн төгс зохицолтой л бод.
Маквитис. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Хэдүүлээ кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Тэгээд жинтэй болон тэрний нөхөд олзлогдсон цэргүүдийг бүгдийг өршөөлгүй устгаж явах харсан Жинсог шоконд орлоо. Цаг хугацаа өнгөрсөөр өвөл болж цаас орлоо. Тэд жижиг тосгодыг нэгээр нь чөлөөлсөөр нэг уурхайд тулж ирнэ. Удалгүй уурхай дотроос хойдын цэргүүд бууж өгөөд гарч иртэл тэдний дунд тэдний хотын Юнсог байж таарсанд Жинсог тэрнийг таниад юу болсныг асуулаа. Тэгээд хойд солонгосын хайрамд хүчээр нэгдсэн болохыг олж мэдээд тэрнийг тайвшруулад ус өгнө. Бүх дайснуудыг тулааны үед алагдсан гэж мэдэгд. Энэ Юнсог байна шүү дээ. Бидний дүүшгэл байсан шүү дээ. Би бол адгийн нэг коммунистыг л харж байна. Жинтэй ах. Би Юнсог байна шүү дээ. Би гутал тосолдог Юнсог гэж хүүгэл танина. Гэхдээ чи тэр биш байна. Эднийг бод. Тэрэнд хүчээр ирсэн байж шүү дээ. Би нэг ч коммунистэд итгэхгүй. Ингээд Юнсог жинтэйгээс ам гуйсанд Жинсог тэднийг зэвсэггүй хүмүүсийг алсан гэж мэдэгдэнэ гэж уурлаа. Эднэр чинь хүн шүү дээ. Холвэ, наадуул ч надгуус. Үгүй, илүүчгүй дутуучгүй. Бидэнтэй л адилхан хүмүүс. Жинсогийг ингэж уурлахад аргагүй байдалд орсон салааных нь тэднийг орхиод явлаа. 1950 оны 11 сар болоход цаас улам ширүүслээ. Тэднийг уулын орой дээр хоригдлуудаар нуувж ухуулж байна. Энэ үеэр мань залуу Юнсог тохиол авчирсанд тэр ч хагартлаа баярлалаа. Тэгээд жинтэйг их өөрчлөгдсөн болохыг хэлсэнд Жинсогч санал нийлнэ. Та хоёрыг цэрэгт явсны дараа ээж чинь Юнши ихчтэй хамт гэрлүүгээ бутсан. Та хоёрыг гэртээ ирэх байх гэж бодоод хөрхийн намайг харах болгондоо л уйлдаг байсан. Та хоёрыг санагдуулдаг байсан биз. Ээж чинь би сайнгүй байсан. Юншин ихч бүгдийг асраад их хэцүү байсан. Ихч хойдуудын жагсаалд оролцож тэндээс багсах хоол олж гэртээ авчирдаг байсан. Энэ үед цэргүүд хойдуудын хоёр цэргийг аяг хоолны төлөө хооронд нь зодолдуулж байлаа. Тэгээд эднийг зодолдохгүй байсан дууралсан жинтэй явж ороод тэр хоёрыг хайр найргүй зодож жинхнээсээ зодолдохыг шаардна. Тэгсэн Жинсог уурлаад хоорондоо чадахгүй байгаа бол надтай тулалт гэсэнд цаадхан ч Жинсог руу дайраад орлоо. Жинсог тэрнтэй зодолдсон ч цаадхан овоо зодоонч нөхөр байж тараад тэрнийг нилээд хүнд байдалд оруулна. Гэвч арай хүчтэнхээ илүү байсан учраас Жинсог тэрнийг ялж чадлаа. Жинсогийг ийм байдалтай байгааг өмнө нь харж байгаагүй жинтэй бидүүхэндээ гайхна. Тэгээд шүн ирээд Юншины өгсөн алчуураар шархыг нь арчиж өглөө. Маргааш нь радиогоор Америкчууд шийдвэрлэх дайралтад орж байгаа учраас ялалт ойрхон байгаа гэдгийг хэлдэг. Тэгсэн цэргүүд баярлсан бол хятадууд дайрч магадгүй гэдгийг сонссон жинтэй нэг их баярлахгүй байлаа. Тэгсэн дарга нэрээд жинтэйг алдар гавьяаны одонгоор шагнагдсан гэдгийг хэлнэ. Пехняны эзлэх үеэр дайсны офицерыг амьдаар нь барьсны төлөө ийхүү шагнасан байлаа. Тэгсэн бүгд баярлж байсан бол ганцхан Жинсог л дурамчхан байна. Жинсого удахгүй чи гэртээ харна. Хичээлээ сайн игрээ. Нилээд хоцорсон байх шүү. Харин та гэрлөө буцах хэрэгтэй. Та өвдсөн байна. Би харихгүй. Миний хэлснээр хий. Чи чинь яачаад байгаа юм бэ? Энэ медалийн төлөө би үгтлээ тэмцсэн. Ингэж байж чи бид хоёрт боломж гарна гэж бодсон. Наад медаль чинь Юман ахын амиар улдсан медаль. Би өөрийгөө мэднэ. Буцах дуртай бол та өөрөө л буц. Тэгээд би юуны төлөө амнасаа эрсдэлд оруулсан болж таарч байна. Би танаас гуйсан юм уу? Чи гэртээ буцаа. Би ч гэсэн гэртээ хармаар л байна. Гэхдээ чи бол манай гэр бүлийн ирээдүй. Итгэл найдвар. Би чиний төлбөрийг олохын тулд сургуулаа хайж гутал тосолж өссөндөө хизээч харамсдаггүй. Ээж чиний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцадаггүй. Чи бидний золиосыг мэдэж гинэ. Би бүгдийг мэднэ. Гэхдээ та яагаад намайг бодсон хэрнээ? Юман ахыг Юншин ихчиг бодоогүй. Чи л эсэн мэд буцчихвэл би өөр юу ч бодож чадахгүй байна. Тэгсэн энэ үеэр аваарын дохиод угарлаа. Учир нь хятадын арим дайрч ирж байгаа нь тэр. Тиймээс тэднийг чухал бичиг баримтуудаа шатаагаад яаралтай уграхыг тушаана. Бүгд дайн дуусахгүй болсон дурамгүй байцгаана. Тэгээд бүгд хэрэгтэй эд зүйлсээ ачаад ухрах болно. Гэвч Жинсогтой ярилцсанаас хойш жинтэйгийн сэтгэл санаа тоогтургүй болсон байна. Тэгээд тэд дайсны бомбогдлолтын дунд харах хурдаараа зогтаацгаана. Энэ үеэр хойдын нэг хоригдол үүмэнийг ашиглаж тэдний батальоны захирагчийн бууг аваад тэрнийг буудаж хүнд шархтуулаад зогтлаа. Ингээд дарган жинтэйгийн нүдэн дээр амьсгал хураасанд ууралсан жинтэй хойдын олзлогдсон цэргүүдийг бүгдийг нь хайр найргүй буудаж эхэлдэг. Тэдний дунд Юнсогч бас буудуулаад амиалтна. Тэгсэн Жинсог ахта хууралж тэрнийг унгаад зодсонд
Бусд нь тэднийг салгаж бушуухан аваад явлаа. Ингээд өмнөдийн цэргүүд тулалдалгүйгээр зогсолтгүй ухарна. Тэдэнтэй хамт энгийн иргэдэж бас дөрвцгэн. 12 сар гэхэд тэд 38 дугаар өргөрөгт ирлээ. Тэндээс энгийн иргэдийг галт тэргэнд суулгаж байсан бол цэргүүд тэдний дунд алгацгаана. Тэнд очисон хойно удирдлагаас нь жинтэйг ерөнхийлөгчийн гарын үсгтээ батламж бүхий алдар гавьяаны одонгоор шагнадаг. Дараа нь тэдний цуглах цагийг зааж өгөөд тараасанд жинтэй дараагаасаа дүүгээ буцаах талаар хүслээ. Тэгээд салааныхан дээрээ эртэл Жинсог ээжигээ хайхаар явчихжээ. Тэгсэн жинтэйч машины ачаанаас зүгдээд тэрнийг олохоор явна. Жинсогийг маргааш нь гэртээ ирэхэд Юншин байж байлаа. "Энд чинь зүүд биш үсттэй. Ингээд хүрээд ирж байгаа мó?" Жинсог эгчтэй жинтэйг сайн байгааг хэлээд ээжигээ асуусанд ээж нь сайн ажилдаа явсан гэдгийг хэлнэ. Гэтэл энэ үеэр баахан хүмүүсээрээ тэрний коммунистуудын бүлэгмийн гишүүн гэж буруудгаад машиндаа суулгаад авч явахыг завдлаа. Жинсог тэднийг болиулахаар буугаад тулгсан ч цаадуулна Жинсогийг хамт барьж аваад тэр хоёрыг хүчээр аваад явна. Тэгээд тэднийг коммунистуудыг тамалж байцаадаг газар тавьчирдаг. Жинсогийг байцаа хөрөөлүүд агуулж явсан бол Юншигийг өөр тийш нь аваад явна. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Жинсог ахынхаа бэлгэлж байсан мөнгөн үзгээр өөрийг нь тууж явсан нөхрийн хүзүүрүүд зоогоод тэндээс зүгтлээ. Энэ үеэр гадаа нэрэгдээ коммунист гэж зарлаад өчиггүй буудаж байна. Тэгээд Юншины ээлж ирэхэд жинтэйч азар амжаад ирнэ. Тэгээд бууга тулгаж яваад Юншинийг авч явах гэсэн ч тэрнийг коммунист намд элссэн гарын үсэг нь байгаа учраас коммунист гэж үзнэ. Хэрв тэрнийг авч явах гэвэл жинтэйч бас коммунист гэж үзээд устгах нь гэдгээ хэлдэг. "Би хоолны төлөө гарын үсэг зурсан. Юу гэдгийг мэдээгүй." Энэ хүн 35 удаа коммунистуудын төлөө ажил хийж, олон удаа жигсаалд оролцсон байна. "Би ч тэр, энэ хүмүүс ч тэр бүгд хоолны төлөө л ингэсэн штэ. Тэгэхгүй бол бид үлсэж өгөх байсан шүү дээ." Гэвч байцаагчид тайлбарыг нь тоохгүй байлаа. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон жинтэй гранат гаргасанд цаадуул нь болгоомжлно. Энэ үеэр байшингаас Жинсогч нэг нөхөрт буу тулгасаар гарч ирнэ. "Энэ эмэгтэйг эндээс авч явуул. Та хоёр ч бас коммунист гэж тооцогдно." Байцаагч нар Юншиныг хойд солонгосын офицеруудтай явуулдаг гэж гүтгсэнд Юншин ойлгох шахна. Гэтэл гинт тэнд байсан хүмүүс зүгтсэнд цэргүүд тэдний араас буудлаа. Энэ үеэр баримтлагдж байсан хүмүүс тэдэн лөө дайрч улмаар тэнд гурвалжин дөрвөлжин зодон болно. Тэгсэн зодон дундуур байцаагч Юншинийг буудсанд Жинсог тэрэн лөө дайрчроод гал зүү юм шиг л балбана. "Миний альчуурыг хатгалж байсан байх нэ. Би чамайг ямар их сансан гэж, ямар их хүлээсэн гэж. Эцсээ хүртэл чамда үнэнч байсан шүү. Юншин, би одоо өгч чадахгүй. Чамтайгаа дөнгөж уулзсан штт. Дүүнэр минь яах вүлээ? Жинтэй. Юншин, Юншин." Нөхдөө тэднийг бариад хойд солонгосын цэргүүдтэй хамт хориллоо. "Та яагаад Юншин эгчд эргэлдсэн? Юншин эгч танаас болж үгсэн шүү. Та бол алуун урчин." Жинтэй үг дуурсангүй. Дараа нь шинэ удирдлагын жинтэйг дуудаж урвагч гэж загнасанд жинтэй өмнөх удирдлагын дэрэнд алдар гавьяаны медалийн хариуд дүүг нь гэрт нь буцаахыг амласан гэдгийг хэллээ. Гэвч цаадах нь тоолсонгүй. Тэгээд тэрнийг шоронд хорихыг тушаахтаа зэрэгцээд тэдний штаб дэлбэрэлтэд ортлоо. Жинтэй шархтаж төврөөгөө холбоо барьж байсан штабын даргадаа буу тулгаж дүүгээ суллахыг шаардна. "Тэднийг суллах тушаалыг одоо өг. Нэг тушаал байна. Баривчлагдсан хоригдлуудыг бүгдийг нь шатаа." Тэгсэн дайсны сум радио холбоог онж эвдэлсэнд аргагүй байдалд орсон Жинтэй шоронлог үйлээ. Харин нөгөө талд хоригдлуудыг гаднаас нь төгжөөд гал тавьсан байна. Жинтэй хамаг хурдаараа гүйсэн ч дэлбэрэлтийн долгионд сохигдоод ухаан алдлаа. Тэрнийг ухаан ороод очиход байшин бүхэлдээ шатжээ. Тэгээд алхаж явахдаа Жинтэй дүүгийнхээ мөнгөн үзгийг олоод тэнд байсан ариг ясыг Жинсогийг гэж бодно. Тэгсэн хажуу хүнд нь хоригдлуудыг шатаах тушаал өгсөн дарга нь алхаж яваа харагдлаа. Жинтэй том чулуугаар тархийг нь бяцартал зохиод тэрнийг дуусгана. 1951 оны 7 сар. Цэргийн эмнэлэгт Жинсог хувцас угааж байна.
тэрний амийг салааныхан цэрэг аварсан байж 38 дугаар өргөргийн дагуух тулаан одоо хүртэл ширүүн үргэлжилсээр байгааг тэр зэрэг ам хуурайгүй ярьж байлаа. Тэгээд ахынх нь гэрлүүгээ бичсэн захиаг тэрэнд өгнө. Учир нь жинтэйгийн бичсэн захиа ангийнх нь хаягаар эргээд ирсэн нь тэр байж. Тэгсэн Жинсог загтлыг уншихыг хүссэнгүй. Учир нь Юншиний үхэлд жинтэйг буруутаа гэж тэр бодож байлаа. Гэтэл тэрнийг уулзалтын өрөөнд дуудуулж байгааг совилогч хэлнэ. Жинсогийг очтол штабаас ирсэн хүмүүс хойдын суртал ухуулгын хуудсыг харууллаа. Тэнд өмнөдийн алдар гавьяаны одонтой баатар коммунист болжээ гэж бичээд жинтэйгийн зургийг хэвлсэн байдаг. Жинтэй одоо хойдуудын армийн хамгийн шилдэг нэгж болох Тугт хорооны удирдагч болсон байлаа. Тэгээд штабаас ирсэн цэргүүд тэрнээс тайлбар шаардна. Би наа жинтэйг чинь танихгүй. Миний мэдих гутал тусалдаг жинтэй бол гэр бүлээ, дүүгээ бусдаас илүү хайрладаг, инэрэнгүй зөөлөн сэтгэлтэй нэгэн байсан. Харин наад Баатригч нь бол би танихгүй юм байна. Миний ах биш. Дараа нь салааныхан цэргүүд тэрнээс юу болоод байгааг асуулаа. Учир нь тэднийг ч бас байцаалсан байна. Тэдний хинэн жинтэйг коммунистуудад урвсан гэдэгт итгэхгүй байлаа. Тэр новш медалийн төлөө үхэн хатан зүтгэдэг байсан. Коммунистууд тэрэнд том медаль, өндөр албан тушаал ламлаа үз. Юунд нь гайхсан? Тэр шүн Жинсог унтахаас өмнө ахыхаа бичсэн загтлыг уншина. Ээжээ, танийгаа санаж байна шүү. Жинсогт битгий санаа зовоорой. Би сайн харж хандж байгаа. Дайн хэцүү байгаа ч Жинсог давгүй сайн байгаа. Юншинд минь дамжуулаарай. Хүүн гэртээ эргэж очиод танийгаа жаргаана. Өвөл бие сайн бодоорой. Хайртай шүү ээжээ. Загтлыг уншаад Жинсог гэр бүлээрээ жаргалтай амьдарч байснаа дурсан санж өөрийн ирэхгүй уйллаа. Тэгээд ахыгаа олохоор 38 дугаар өргөрөгт болж байгаа тулаан руу явхаар шийднэ. Тулааны талбарт очиход анги нэгтгэл нь шийдвэрлэх дайралт хийхэд бэлтгэж байлаа. Тэд жинтэйг зогсоохын тулд холбоогоор Жинсогоор яриулахаар төлөвлөсөн байжээ. Дарга би жинтэйгийн дүү Жинсог байна. Урвагчийн дүүтэй уулзсандаа баяртай байна. Намайг амин дугайг нүдэрээ харахаас нааш ах маань зогсохгүй. Намайг тийш нь явуулж өгөөч. Чи их орныхоо тал дүү, ахыхаа тал дүү. Дуугүй холбоон дээр очиод цаасан дээр бичсэнийг уншаадах. Ингээд анги нэгтгэлүүд бүгдээрээ тулааны талбар руу хөдөлж дор бүрнээ дайралтад бэлтгэцгэн. Ахтайгаа уулзах боломж олдохгүй болохыг ойлгосон Жинсог дайсны байгаа байрлал руу хар хурдаараа гүйлээ. Хойдууд тэрнийг барьж аваад яагаад ирсэн гэдгийг асууна. Тэгээд жинтэйгийн дүү гэдгийг сонсоод тэрнтэй холбогддог. Гэвч жинтэй дүүгээ өгсөн гэж мэдэгдсэнд цаадуулан Жинсогийг байцаалтын өрөө рүү аваад явна. Замдаа Жинсог цэргүүдээс Тугт хороо хаануугаг лавлаж явлаа. Тэгсэн өмнөдийн бөмбөгдөгч онгоцууд ирж тэднийг бөмбөгдсөнд бүгд нуувчандаа нуугдцгаалаа. Үүнтэй зэрэгцээд өмнөдүүд их бугаар зогсоо зайгүй буудна. Араас нь өмнөдийн явган цэрэг давшилтад орсонд хойдууд сандралдаж эхэлцгээв. Жинсог жүмэнийг ашиглаж өөрийг нь тууж явсан цэргээс мултраад ахыгаа хайж нуувчин дундуур гүйнэ. Энэ үеэр өмнөдийн цэргүүд ч нуувчинд тулж ирлээ. Тиймээс хойдууд гардан тулаанд бэлдэцгээж бууныхаа жадыг хийж өмнөдүүдийн өмнөөс дайран орно. Жинсогч өмнөдийн цэргүүдтэй нийлж хойдуудтай тулалдаж эхэлдэг. Ингээд тулаан эд ширүүсэж байтал гэнт хажуунаас Тугт хорооных нь дайрсанд хойдуудын цэргүүд урам зориг орж улам ширүүн тулалдацгаана. Жинсог тулааны дундуур холгүйхэн тулалдаж байсан ахыгаа харж тэрнийг чиглээд явлаа. Гэвч жинтэй дүүгээ танилгүй тэрнийг алах шахна. Жинтэй ахаа, өмнөдийн навшоо. Үхчи. Аха, би Жинсог байна штэ. Дүү чинь байна. Аха, гой. Жинтэй дүүгээ танихгүй хайр найргүй задсаар. Тэгэхэр Жинсог хариу зодолдно. Тэгээд жинтэй буу авч Жинсогийг буудахын даваан дээр өмнөдийн нэг зэрэг ирээд хажуу руу худаглаад шархтуулдаг. Жинсог шархыг нь боосон дулаарсан жинтэй тэрнийг багалзуурдах гэж оролдсоор. Энэ үеэр хойдын цэргүүдийн дараагийн дайралт эхэлсэн учраас өмнөдийнхэн ухарлаа. Тиймээс Жинсог ахыгаа зохиж ухаан алдуулаад үүрээд зогтох гэсэн ч дэлбэрэлтийн долгионд цохигдоод ундаг.
Бидэнд цаг алга хамт явъя л да ахаа. Босоочтой ахаа. Ээжийг бодоочтой ахаа. Юун шиг их чим бүр шиг харж хандах ёстой үсттэй. Намайг коллежид сурахыг харна гэ үсттэй. Хамт явъя л да ахаа. Чинсога. Чи үнэхээр амьд байна шүү дээ. Ингээд ах トゥ хоёр тэрвэрлдээд уйлцгаана. Гэвч хойдын цэргүүд ойртож ирж байгааг хараад Чинтэй Чинсогийг яралтай зугтаахыг санууллаа. Чи төрүүлээд очоод байж вэ? Би бууж өгөөд баригдаад очино. Тэгээд чамайг коллежид ороход чинь бэлдэж байгаа гутлаа бэлгэлнэ. Тэр гутал арай дуусаагүй байгаа. Тийм болохоор би өгөхгүй. Одоо яв. Хурдал. Би явахгүй. Хамт явъя л да. Тэгвэл хоёулаа цуг үхэн штэ. Дүү минь. Надад итэг. Ахын заавал очино. Энэ үцгийг чинь Норман дундаас олсон. Дахиад уулзахдаа надад өгөөрэй. Та заавал эргэж ирнэ шүү. Заавал эргэж ирнэ шүү ахаа. Ингээд Чинсог шаргацсан хөлөө чирсээр явсан бол Чинтэйч дүүгээ зүхтагт нь тусалахын тулд пулеметны ард очоод хойдын цэргүүд рүү галалж эхэлнэ. Ингээд дүрс солигдоход Чинсог ахынхаа арга ясны өмнө сууж байна. Тэнд байсан өөрийнхөө үзгийг хараад Чинтэй ахынхаа арга яс болохыг таньжээ. Ахаа, та надад хийж байгаа гутлаа дуусгаж өгөр гэж амласан шүү дээ. Тэгсэн энд юу хийж байгаа юм бэ? Би удаан хүлээсэн шүү дээ. Таны амлалт чинь яах болж чинь? Ямар нэг юм хэлэлдээ. Ямар нэг юм хэлээч дээ. Таныг 50 жил хүлээсэн байхад ямар нэг үг хэлээчтэй. Тэр үед би ганцаараа явах ёсгүй байсан. Чинтэй ахаа. Тэгээд ахынхаа өөртөө зориулж хийгээд нуусан байсан готлыг олж байснаа сандаг. Эргэж ирсэн хойно Чинсог Юншин ихчинхэн дүү нартай таарч ээжтэйгээ тэрвэрлдэж уулзаж байснаа дурсан санснаар кино маань конец фильма. За, энд хүрээд энэ галзуу гайхалтай киноны тайлбар маань дуусч байна гэж. За, яг борогийнхын дэлгэр нөгөө салбидаг энтер чин та нартай хэрэг болсон уу? Манайхаа ер нь болсон баха. Өөрөөр хэлбэл сүлд нөгөө ахынхаа одоо цогцсон дээр те хэлж байгаа тэр хэсэг мэсэг нэхэр галзуу гайхалтай гэж хэлээ да. За тэгээд энэ галзуу гоё кино маань та нарт таалагдаж нэгийг бодуулж хоёрыг ухааруулж те ингээд үнэхээр бас тийм үгээр хэлхий аргагүй нэг гоё мэдрэмжийг өгсөн гэдэгт бороо нэтгэлтэй байна. За тэгээд муу борогийнхэн тайлбарч гисэн ойлгомжтой байж таалагдсан гэж найдаж байна. За тэгээд таалагдсан бол та нар маань те одоо нэг ямар нэгэн комент бичдэг дээ. Тэрэн дээр нэг тийм яг үннээр заяа та уйлсан бол уйлсан ч юм уу те ингээд нэг тиймэрхүү гоё эсвэл нэг тийм ухаарж авсан нэг юм ойлгож авсан гэдэг ч юм уу тэр ивэгээ нэг болвол бороо комментэр бас хуваалцаарай. Тэгээд та нарынхаа бас комментээ харж ингээд урамшдаг шүү дээ хэдэн бороо нь. За тэгээд одоо бороо нөгөө олон юм ярьдгаараа бах юм ярьчлаа. Тэгээд энэ канондэр ингээд одоо олон юм ярихаас аргагүй байсангүй. Тэгээд та нар маань ойлгоорой. Тэгээд залхаасан бол уучлаарай гэж. За тэгээд энэ галзуу гоё киног бүхлүүрийн галзуу амттай жигнэмэг болох Маквитистэй хамтран хүргэлээ. Бүхлүүрийн амтад жигнэмэг Маквитис нь гэдэсний гөрвөлзөх хөдөлгөөнийг сайжруулж хоол боловсруулах системийг дэмжих үйлчилгээтэй учраас таргалахгүй гэж. Тэгэхээр кофе эсвэл цайдаага хослуулж хэрэглэхэд хамгийн галзуу сонголт байх болно. Маквитис. За тэгээд та нар бан сабадраагүй бол сабаа адардсан бол лайка дарахтал болоо явчихж байгаа юм. Амас галзуу кино сувгийг мэдэхгүй хинэгэндээ шеэрлээрэй гэж. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая манайхаа.